Эрүүл мэндийн салбарт 46 жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүүхдийн их эмч Нацагмаа Монгол улсын гавьяа тэмч боллоо. Тэрээр багасаа эмч болохыг мөрөөдөж хувь заяаж түүнийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах энхий үйлсэд хөтөлсөн байна. За түүний хувьд Чингэлтэй дүүргийн анхны эрүүл мэндийн ажилтнуудын нэг болж байгууллагатаа тууштай ажиллаж хойч үеийн залуу эмч нартаа үлгэр дуурайлуулж иржээ. Хүний их эмч Нацагмаа Завхан аймгийн Тосон Цэнгэл суманд төрж өссөн байна. Багасаа эмч болох хүслийнхээ дагуу тэрээр 1981 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцжээ. Түүний үед эмэгтэйчүүдийн эмчээр чиглэн суралцсан ч хувь заяа түүнийг олон мянган хүүхдийн эрүүл мэндийг аврах үйлсэд чиглүүлсэн байна. За ийм тэрээр анх Завхан нутагтаа очиж ажилласнаар хүүхдийн их эмч болох 46 жилийн түүхээ эхлүүлж өгчээ. Ер нь бол би аль багасаа л ерөөсөө л эмч болъё гэсэн зорилготой байсан. Эмч болох хүн бол ерөөсөө л өөрийн чин зүрхний л сэтгэл байх хэрэгтэй. Тэгээд би бүр бага сургуульд байхасаа л хүний эмч болно гэж боддог байсан. Тэгээд дээр нь би ээжигээ эмчлэх онцгой шалтгаан гараад тэгээд ээж минь айгүй сайхан хараа ороод тэрнээсээ болоод бүр тууштай эмч болъё гэдэг тийм сэтгэлтэй байж байгаа эмч болсон. Сэтгэлийнхээ дуудлагаар эмчилсэн. Нацагмаа Чингэлтэй дүүргийн анхны иргэн анхны эрүүл мэндийн ажилтан болж тууштай ажилласаар тэтгэвртэй гарч байжээ. Тэрээр залуу эмч нартай хүүхэд ч бай, хинч бай, итгэл найдвартай таныг зорж ирсэн үйлчлүүлэгчдийг хүндэтгэж хүний ёсоор хандаж байхыг захиж байлаа. Яалт байхгүй хэцүү хүүхэд ороод ирэхэд үзэл анхудаага эмчлээл тэр хүүхэд эрүүл болоод ингээл гарч ирж байгаа надад хамгийн сайхан баяр бахтал тэр хүүхдэд ингээл амь хайрлна гэдэг чинь тийм ээ хамгийн сайхан ер нь тэгээд эцсээс бол хүүхд гэдэг амтай хамгийн сайхан өвдөд ороод эрэхтэй уйлахаас юм уу эсвэл намайг загнахаас өөр үйлдэл хийдгүү хүүхдийн чинь үзээд онцлоод эмчилнэ гэдэг чинь үнэхээр сайхан үйл явдал байдаг. Анх эхлээл нөгөө Чингэлтэй дүүрэг байгуулагдаад энэ дүүргийн анхны одоо эрүүл мэндийн ажилтан анхны иргэн болж иржээ би. Тэгээд энэ ирчээрээ Чингэлтэй дүүрэгтэй болон улс их орныхоо цогцолтонд чадлынхаа хэрээр Монголын ялах хөрсийн төлөө зүтгэж ажилласан хөвшөдлөмрийн минь үнэлж цаг үеийн тэр үйл ажиллагаанд дандаа оролцуулж чөлөөтэй ингээд явуулж өгдөг байсан. Үе үеийн бүх удирдлагуудаа баярлалаа. Нацагмаа олон мянган хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл саруул 5 хүүхэд төрүүлж өсгөн 10 гаруй ач зээтэй өнөр гэр бүлийг цогцлоос нэг юм а. Иймд түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн илүүдэр үр хүүхэд хамт олон нь халуун баяр хүргэхээр ирээд байсан юм. Түүний хөдөлмөр сэтгэлийн ачаар эрүүл саруул болсон олон мянган хүүхэд тэдний гэр бүлийн өмнөөс Монгол улсын гавьяа тэмч Нацагмаа танд талархал илэрхийлье.